Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй гэмт бүлэглэлүүд. Гэмт хэргийн ертөнц зөвхөн эрчүүдийн түүх биш байжээ. Зарим эмэгтэйчүүд мафи удирдах, зарим нь дээрэм, лөөгөр зохион байгуулж, бүр бүхэд бүтэн хөдөлгөөн хүртэл бий болгож байсан байна. 1. Шаргал үстүүд. Бразил. Бразилийн Сан Паулу хотод нэгэн үе шаргал үстүүд хэмээх этгээд бүлэглэл айдас төрүүлж байжээ. Тэд годомжны жирийн дээрэмчид шиг харагддаггүй байв. Харин боловсралтай, хид хідэн хихтэй, үнэтэй хувцалдаг, гадна төрхөндөө анхаардаг эмэгтэйчүүд байсан гэдэг. Тэдний гол арга нь түргэн хулгайлалт байв. Худалдааны төв, супермаркет, машины зогсоолын орчимд ганцаараа яваа чинэлэг эмэгтэйчүүдийг дагаж, тохиромжтой мөчид нь машинд хүчээр суулгана. Дараа нь хохирогчийг хэдхэн цаг барьцаалж, тэр хооронд карт, нууц кодыг нь ашиглан мөнгө авч, үнэтэй дэлгүүрүүдээр худалдан авалт хийдэг байжээ. Цагдаа нар тэднийг 50 гаруй хэрэгт холбогдсон байж болцсошгүй гэж үзсэн байдаг. Хамгийн залтай нь тэд хохирогчоо санамсаргүй сонгодоггүй. Ганцаараа яваа, тансах хувцастай, үнэтэй зүнх, боёл чимэглэлтэй хүмүүсийг онигдаг байв. Бадаадын жуулчин бол бүр амар. Хот сайн мэдэхгүй, хихний бэрхшээлтэй хүн дараа нь гэмт этгээдүүдийг танихад хэцүү болдог байжээ. 2. Флоридагийн уруу татагчид. Амазонок. Амазонын Флорида мужид үйл ажиллагаа явуулдаг зарим эмэгтэй бүлэглэлүүд баян настай эрчүүдийг онигдаг байжээ. Залуу, үзэсгэлэнтэй бүсгүүчүүд өндөр настай чинэлэг эрчүүдтэй танилцаж, зочид буудалд хамт орсны дараа унтуулдаг эм, эсвэл мансууруулах бодис хэрэглэн ухаангүй болгодог байсан аж. Дараа нь тэд мөнгө, үнэт эдлэл, кредит карт зэргийг нь авч оргон зайлдаг байв. Зарим тохиолдолд хохирогчид сэрэлгүй нас барсан тохиолдолч гарч байсан гэдэг. Гэхдээ ийм төрхийн гэмт хэргийг илрүүлэх маш хэцүү байв. Учир нь хохирогчид юу болсныг бараг сандаггүй. Зарим нь нэр хүндээсээ болж цагдаад ханддаггүй байсан аж. 3. Каморрагийн хатад. Итали. Италийн алдарт Каморра мафид эмэгтэйчүүдийн нөлөө сүүлийн хэдэн 10 жилд эрс нэмэгдсэн байна. Эрэгтэй мафийн удирдагчид баривчлагдах эсвэл алагдах үед тэдний эхнэр, эгч, огт нь удирдлагыг гартаа авч эхэлжээ. Тэдний хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг бол 5 хүүхдийн эх Нунция Дамико байр. Ах нар нь шоронд орсны дараа тэрээр мафийн бизнесийг улам өргөжүүлж, өмнөд Италид кокаины томоохон сүлжээ байгуулсан гэдэг. Нунция маш хэрцгий, тооцоотой нэгэн байжээ. Урвагчид болон өсөлдөгчдөө хатуу шийд хийдэг байсан бөгөөд гаднаа би эмэгтэй хүн, харин дотроо та нараас ч илүү эр хүн хэмээн хэлэх дуртай байжээ. Түүний удирдлага дор мафийн бүлэглэл улам хүчрэхэг болсон ч эцэстээ тэр өөрөө өшөө авалтын байгуулж, гэртээ байхдаа буудуулан амиа алдсан байна. 4. Гулаби ганг буюу ягаан бүлэглэл. Энэтхэг. Энэтхэгийн Утар Прадеш мужид 2006 онд нэгэн өвөрмөц хөдөлгөөн бий болсон нь Гулаби ганг буюу ягаан бүлэглэл юм. Гулаби гэдэг нь хинди хэлээр ягаан гэсэн утгатай. Тэд тод ягаан сарыг өмсөж, гартаа хулсан саваа барьглаараа алдартай. Энэ бүлгийг бусад гэмт бүлэглэлтэй шууд адигдах нь зөв биш. Тэдний зорилго дээрэм, мөнгө, эрх мэдэл биш. Харин гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэрлэгт, авилга, цагдаагийн хаахрамжгүй байдалтай тэмцэх байв. Тэгвэл хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийг яаж шийдэгдэг байсан бэ? Эхлээд эмэгтэй гомдлыг сонсож, нөхөртэй нь уулзан хүчирхийлэхээ зогсоохыг шаарддаг. Хэрвээ тэр хүн тоохгүй бол ягаан сарын өмссөн олон эмэгтэй дахин очиж, олон нийтийн өмнө хатуу сануулга өгдөг байжээ. Зарим үед тэд хулсан саваагаа ашиглан биеэр хариу үзүүлдэг байсан тухайч дурддагддаг. Мөн тэд гомдол хүлээж авахаас татгалцсан цагдаагийн хэсэгт бөөнөрөө очиж шаардлага тавьдаг байв. Иймээс зарим тосгонд хүмүүс цагдаагаас илүү ягаануудад итгэдэг болсон гэдэг. 5. Сүкэбан. Япон. Дайны дараах Японд хотжилт нэмэгдэж, залуусын соёл хүчтэй дэлгэрч байлаа. Энэ үед Японы годомжинд нэгэн шин дүр төрх гарч ирсэн нь Сүкэбан байв. Сүкэбан гэдэг нь Япон хэлээр эмэгтэй босс гэсэн утгатай. 1960-ад оноос Токио, Осака зэрэг хотуудад өсвөр насны охидын бүлгүүд олширчээ. Тэд сургуулийн 4-р хувцасаа үрчилж, урт банзал өмснө, үсээ этгээд засна. Өөрсдийн бүлгийн тэмдэг, дүрмтэй байна. Гэхдээ энэ нь зөвхөн загварын хөдөлгөөн байгаагүй. Сүкэбанууд хулгай, зодон, дээрэм, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогддог байсан тухай их сурвалжууд дурддаг.
Зарим нь сахлын ир, жижиг ходог, дугуйн гинж авч явдаг байсан тул хүмүүс тэднээс болгоомжилдэг байжээ. Хамгийн сонирхолтой нь тэдний дүр төрх хожим Японы кино, манга, pop соёлд хүчтэй нэлэрсэн юм. Өнөөдөр ч эмэгтэй босс, босгоч охин гэсэн дүрийн их загваруудын нэг нь Сүкэбан хിവэр байна. Сак цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.